Саяхан буюу хэдхэн хоногийн өмнө штангтай суултын дэлхийн рекорд шинжлэгдлээ. Энэ рекордыг шинжлэн тогтоосон тамирчин Влад Алхазов гэдэг Чечен улсаас гаралтай Израиль улсын тамирчин. Өмнөх рекорд 505 кг байсан. Энэ рекорд Влад Алхазовын өөрийнх нь рекорд бөгөөд энэ рекордоо 525 болгож шинжилж тогтоолоо. Влад Алхазовын хувьд 184 см өндөртэй 170 кг-тэй өдгөө 41 настай тэрээр өмнө өвдөгний үеийн холбоос шилжүүлэн суулгах мэдсэл хийлгэж байсан. 41 настай мөн өвдөгний хүнд хагалгаа хийлгэсэн хүн ийм өндөр рекорд тогтоосон явдал нь олон хүний гайхширлыг төрүүлж чадлаа. Нэгэн штангтай суултыг танилцуулчихсан юм чинь нөгөө рекордыг нь ч гэсэн та бүхэн мэдээд аваарай. Цээ шахалтын дэлхийн рекордыг 2015 онд Оросын холбооны улсын тамирчин болох Кирилл Сарачев 335 кг-аар тогтоосон байдаг. Кириллийн хувьд 198 см өндөр 180 кг-тэй ер нь би бичлэгнүүд дээр хийлдэг мундаг тамирчин байна гэдэг генетикээс маш их хамаардаг гэж. Үүний тод жишээ бол Кирилл Сарачев тэрээр анх зааланд орж ирээд 72 кг-тэй байсан. 1 жилийн дотор эрчимтэй бэлтгэлээсний үр дүнд 80 кг нэмж 150 кг-тэй болсон байдаг. 300 кг-аас дээш цээж шахсан хүн дэлхий дээр гарын 5 уран багтдаг. Тэгэхээр Сарачевын рекордыг эвдэх хүн мүд гарч ирэхгүй байх. За үндсэн таталтын хувьд бол 2016 онд Эдди Холл гэдэг Их Британи улсын тамирчин 500 кг таталт хийж дээд рекордыг тогтоосон. 191 см өндөр 180 орчим кг-тэй тэрээр Power-ын тамирчин бол биш, Strongman-ы тамирчин 2017 оны дэлхийн хамгийн өвчтөе хүн тэмцээнд тэргүүн байр эзлэж дэлхийн хамгийн өвчтөе хүнээр шалгарч байсан. За энэ үндсэн таталт бол бугуун оосортой таталт, харин оосоргүй таталтын рекорд арай бага байдаг. Энэ рекордууд бол ямар нэгэн хэрэглэл байхгүй, өөрөөр хэлбэл шахалтын цамц, суулт болон таталтын комбинц ашиглагдаагүй дэлхийн үнэлэхүүр рекордууд юм аа. Хүн төрөлхтөн үндсэн таталт суултаар хагас тооныг даадаг болсон байна. Харин цээж шахалтын хувьд 335 кг гэдэг бол зөвхөн цээжийн хэсгийн булчингуудад хэмжээлшгүй ачаал ирнэ гэсэн. За ерөө танд хүчний спортод болсон онцлог мэдээний булан таалагдсан бол лайк дараарай. Мөн дараагийн мэдээлэлс хоцрохгүй тул subscribe хийгээрэй.